бацхан эрхэм төдөлгчтэй та бүхэнд орой мэндийг хүргэе. Мэдээ танилцуулъя. Өмгөөлөгч нийгмийн сайн сайхны төлөө өдрөлөг зохион байгуулагдлаа. Сайн засаглал иргэдийн оролцоос илүүт сургалтуудаа хөдөлмөрийн хэлтэс нээлттэй алганы өдөр зохион байгууллаа. Хоршоологчдыг чадварчуулах сургалт боллоо. Хүүхдийг сургууль бэлтгэх нь хэлэлцүүлэг зохион байгуулагдлаа. Эдгээр болоод бусад мэдээллүүдийн дэлгэрэнгүй анхаарлаа хандуулна. Монгол улсад өмгөөлөгчдийн байгууллага үүсгэн байгуулагдсны 85 жилийн ажлын хүрээнд аймгийн өмгөөлөгчдийн зөвлөл хууль зүйн хэлтстэй хамтран нээлттэй хаалганы өдрөлгийг зохион байгууллаа. Өдрөлгийн хүрээнд олон иргэдэд мэдээлэл зөвлөгөө өгч гарын авалгаар хангах зэрэг олон талт үйл ажиллагааг зохион байгууллаа. Монгол улсад өмгөөлөгчдийн байгууллага үүсгэн байгуулагдсны 85 жилийн ажлын хүрээнд аймгийн өмгөөлөгчдийн зөвлөл хууль зүйн хэлтстэй хамтран нээлттэй хаалганы өдөр арга хэмжээг зохион байгууллаа. Өдрөлгийн хүрээнд иргэдэд мэдээлэл зөвлөгөө өгч гарын авалгаар хангах зэрэг олон талт үйл ажиллагааг зохион байгууллаа. За тус өдрөлгийн үйл ажиллагааны үндсэн зорилго нь иргэдэд үн төлбөргүй хууль зүйн тусалцаа үзүүлэх, зөвлөгөө өгөх, өргөдөл гомдол, нэхэмжлэл бичиж өгч үйлчлэх, за өмгөөллийн байгууллагын үйл ажиллагааг сурталчлахад оршиж байгаа юм а. За өнөөдөр Увс аймгийн өмгөөлөгчдийн зөвлөл нь аймгийн таман газрын хуулийн хэлтстэй хамтран одоо нээлттэй хаалгын өдөрлөг одоо зохион байгуулж байгаа. Энэ зохион байгуулж байгаа онцлог зорилго нь бол Монголын өмгөөлөгчдийн холбооноос зохион байгуулж Монгол улсад өмгөөлөгчдийн байгууллага байгуулсны 85 жилийн ойг одоо өгтөж орон нутагт одоо тодорхой хэмжээний одоо ажил үүрэг гүйцэтгэхээр Монголын өмгөөлөгчдийн холбооноос үүрэг даалгавар удирдамж авсны хүрээнд манай өмгөөлөгч байгууллага одоо Монгол улсын хэмжээнд нугаан байгууламж одоо байгуулах ийм одоо бас үйл ажиллагаа явуулах хэрэгтэй байсан. Энэ дээр бол бид аймгийн одоо элбэг өгөөж Улаангомсгийн таман газрын харьяа элбэг өгөөж одоо эмнэлгийн одоо эмнэлэг дээр энэ байгууллагыг зохион байгуулж одоо жимсний 15 ширхэг мод тариад эмнэлгийн байгууллагыг бүтэн одоо цэцэгжүүлж одоо бүх өрөө тасалгаануудыг цэцэгжүүлсэн. Тэгээ гадаа одоо талбай малагийн одоо нугаан зүлгээр одоо зөвлөж игээ зураг хэргийг авч одоо энэ талбай дээр энэ нээлттэй хаалганы нэрлэгтээ бүх материалаа гаргаад ирээ тавьчихсан байна. Тийм учраас өнөөдөр энэ нээлттэй хаалгын энэ нийгмийн одоо сайн сайхны төлөө явуулж байгаа энэ өдөрлөгийн басны гол зорилго бол ард иргэдийн дунд одоо нийтийг хамарсан өмгөөлөгчдөөс хамарсан одоо энэ төлөвлөгөө хууль зүйн зөвлөгөө өгөх өргөдөл гомдол бичиг ийм одоо зохион байгуулах ажлыг өнөөдөр энэ өдөрлөгийнхаа одоо үйл ажиллагаанд хэрэгжүүлж байна. Түүнчлэн өдөрлөгийн хүрээнд аймгийн өмгөөлөгчдийн зөвлөлийн танилцуулгыг иргэдэд хүргэж, эвлэрүүлэн зуучлах үйл ажиллагааны зохицуулалтын талаар мөн төлбөрийн чадваргүй иргэдэд эрх зүйн тусалцаа үзүүлэх, өмгөөллийн үйл ажиллагааны онцлог зэрэг мэдээллийг иргэдэд өгсөн юм а. Мэдээ үргэлжилж байна. Дараагийн мэдээг танилцуулъя. Мерсикор Монгол олон улсын байгууллагын Увс аймаг дахь салбар болоод сайн тус төрийн бус байгууллага хамтран сайн засаглал иргэдийн оролцоос сэдвүүд сургалтыг зохион байгууллаа. Тус сургалтаар сайн засаглал гэж юу вэ? Сайн засаглалын шинжүүд, сайн засаглалын 7 зарчим зэрэг олон талт мэдээллийг сургалтанд хамрагсдад өгсөн юм а. Тийм ээ. Тэгэхээр хэлцүүлгийг бол хамгийн олон сайн засаглал иргэдийн оролцоос сэдвт сургалтаар сайн засаглал гэж юу юм бэ? Сайн засаглалын шинжүүд, сайн засаглалын 7 зарчим. Оролцоо гэж юу юм? Оролцоо яагаад чухал вэ? Оролцоо хэрхэн хангах вэ? Оролцооны тойрог гэж юу юм? За мөн иргэний танхимын тухай ойлголт зорилтууд, иргэний танхимыг гүйцэтгэх үүрэг, үйл ажиллагаа, чиглүүлэгч гэж хэм бэ? Чиглүүлэгчийн үүрэг, за иргэдийн оролцооны стандарт, зөвлөлдөх үйл явцад баримтлах зарчмууд, за мөн иргэдтэй зөвлөлд нь хамтран ажиллах үе шатууд зэрэг олон талт мэдээллүүдийг өгсөн юм а. Нэг тийм зай үүсчдэг. Манайхын нөгөө сайн засаглалын төслийн хүрээнд манайх нэг иргэд төсвөө хийнэ гэд жижиг дэд тэтгэлэг хэрэгжүүлж байгаа. Энэ дэд тэтгэлгийн маань хүрээнд бас сумдын иргэний танхим ажилтнуудыг чадваржуулах сургалт явагдаж байгаа. Тэгээ аймгийн иргэдийн хуралдаа манайх хамтраад 2 өдрийн арга хэмжээний сургалтын одоо үйл ажиллагааг манай хариуцж явуулж байгаа. Энэ дээр бүх одоо сумдын иргэний танхимын ажилтнууд ирсэн байгаа. Тэгээ энэ сургалт маань сайн засаглал гэж юу юм, иргэдийн оролцоо хангана гэж юу яриад байгаа юм тийм ээ. Мөн иргэний танхим одоо иргэдийн оролцооны сургууль болох нь нутгийн өөрөө удирдах байгууллага, түүнд иргэдийн оролцоо, иргэдийн оролцоотой төсөв гэж юу юм гэсэн ийм ойлголтууд өгж байгаа. Хамгийн гол нь нөгөө иргэдийг оролцуулахын тулд хийж байгаа хэлэлцүүлэг, олон нийтийн уулзалт энэ бүхэнд
иргэний танхим ямар үүрэг одоо функцийг гүйцэтгэдэг, иргэний танхимын ажилтан энд одоо ямар одоо үүрэгтэй оролцдог, иргэний танхимаараа дамжуулаад иргэдийн санаа бодлыг шийдвэр гаргах түвшинд яаж хүрэх арга зүйтэй холбоотой бүхий одоо зүйлүүд энд яригдана. Энэ ажилтнууд мань 2 өдөр арга хэмжээнд ирсэн. Маргааш бол иргэдийн төлөөлөгчдийн хурлаас энэ ажилтнуудаа бас чадваржуулах бүхий одоо үйл ажиллагаанууд явагдах юм. Ер нь хамгийн гол нь иргэд бол өөрөө оролцох эрхтгээс гадна оролцох үүрэгтэй. Ягаад гэвэл одоо бид нар төлөөлийн ардчлалаар дамжуулаад төрөө иргэд өөрснөө удирддаг. Тэгэхээр тэр төр маань иргэдийн татвараар одоо санхүүждэг. Тэгэхээр иргэд нэгэн татвараа төлж байгаа юм чинь тэр татврын мөнгөөр минь хэн хаана юу хийх гээд байгаа юм, тийм ээ? Яг миний орон нутагт тэр миний татвар юу болж хөрсөн дээр нь буух гээд байгаа юм гэдэгт иргэд анх тэрийг төсвөлж яхад нь саналаа өгөх хэрэгтэй, дараа нь тэрнийг төлөвлөж яхад нь өгөх хэрэгтэй, дараа нь төсөл хөтөлбөрийг боловсруулж яхад нь өгөх хэрэгтэй, дараа нь тэр нь маань энэ тухайн шатны хурлуудад хэлцэгдэж яхад нь бас хянаж байх үүрэгтэй, дараа нь хэрэгжүүлэхэд нь оролцох хэрэгтэй. Дараа нь энэ хэрэгжсэн зүйлийнхаа үр дүнг үнэлэх, дүгнэх хэрэгтэй. Тэгэхээр ерөөсөө оролцоо бол анханаас эхлээд одоо бүр нэг үйл ажиллагааны төгсгөл хүртэл нь буюу иргэд саналаа өгөхөр эхэлдэг. Сонгуульд саналаа өгөөл эхэлнэ. Сонгуульд ялсан одоо улс төрийн хүчин тэнд гарсан иргэдийн төлөөлөгчд тийм ээ. Нөгөө энэ 4 жилийн хугацаанд юу хийх вэ гэдгээ төлөвлөн штэ тийм ээ. Тэгтэн тэр төлөвлөж яхад нь оролцоод цаашаагаад энэ төлөвлөж байгаа зүйлүүдээ ямар бодлого хөтөлбөрөөр дамжуулж хэрэгжүүлэх үү гэдэгт нь тэр бодлогын хэрэгжилтийг нас оролцсон. Мэдээлэлээр хангах гэж юу вэ? Мэдээлэлтэй иргэн мэдлэгтэй байдаг, мэдлэгтэй иргэн эрх мэдэлтэй байдаг. Мэдээлэл бол оролцооны эхний шат бөгөөд иргэд тухайн асуудлаар мэдээлэл авч байж оролцох боломжтой болно. Хэрэв иргэдээс ямар санаачлаг гарахгүй байвал мэдээлэл муу байгааг нь шинжгэнэ. Мэдээлэл хаалттай байх тусам хардлага үл итгэлцэл бий болж төр иргэний хооронд түншлэл алдагддаг. Түүнчлэн мэдээллийн зарчмууд гэж бий. Үүнд цаг хугацаа байх, тогтмол байх, хүртээмжтэй байх, хэрэгцээтэй байх, энгийн ойлгомжтой байх зэрэг зарчмууд хамрагддаг. Оролцооны эхний үе шат. Үүнд иргэдэд мэдээлэл өгч эхэлнэ. Энэ үед мэдээлэл тогтмол бус байна. Иргэдийн шахалдаар мэдээлэл тогтмолжиж төрийн байгууллага ил тод нээлттэй болж эхэлдэг. Мөн төрийн байгууллагаас боловсруулсан гаргаж байгаа төлөвлөгөө, гаргах гэж байгаа шийдвэр, хийх гэж байгаа үйл ажиллагааны талаар иргэдтэй зөвлөлд нь ярилцаж эхэлдэг. Харин идэвхтэй оролцооны үе гэдэг нь орон нутгийн удирдлагууд шийдвэр гаргахдаа иргэдийн болон иргэний нийтийн байгууллагын төлөөллийг ажлын хэсэгт оролцуулж хамтын шийдвэр гаргадаг. Заван оршин суугчид хуримтлалын бүлэг төрийн бус байгууллагаар орон нутгийн захиргаа үйлчилгээг гэрээлэн гүйцэтгүүлдэг. Мөн орон нутгийн хэрэгжүүлж байгаа бодлого хөтөлбөрийн төлөвлөлт, хэрэгжилт, явц, үр дүнд иргэд болон төрийн бус байгууллагаар хяналт үнэлгээ хийлүүлэхийг хэлдэг юм байна. Тийм ээ. Тэгэхээр хэлцүүлгийг бол хамгийн гол нь Энэ сарын 30-нд хөдөлмөрийн багшуулган зохион байгуулагдах бөгөөд тус арга хэмжээг өгтөж хөдөлмөрийн эхлэлтээс хувийн сургалтын байгууллагуудтай хамтран нээлттэй хаалганы өдрөлгийг зохион байгууллаа. Өдрөлгийн хүрээнд иргэдэд чухал ач холбогдолтой олон талтай ажлыг зохион байгуулсныг одоо та бүхэндээ хүргэе. Энэ сарын 30-нд хөдөлмөрийн багшуулган зохион байгуулагдах юм байна. За тус арга хэмжээг өгтөж хөдөлмөрийн эхлэлтээс бид баялагийг хамтдаа бүтээн урайн доор хувийн сургалтын байгууллагуудтай хамтран нээлттэй хаалганы өдрөлгийг зохион байгууллаа. За шинжлэлийн засгийн газраас хөдөлмөрийн хилцээг байгууллагаас тун удаагүй байна. Манай аймгийн хөдөлмөрийн хилцээ маань байгуулагдаад нэг 4 сарын нүүрийг үзэж байна. Мөн 5 сарын 30-нд Увс аймагт хөдөлмөрийн багшуулган зохион байгуулагдаж байгаа холбоотойг өгтөж хөдөлмөрийн яармыг баялагийг бид бүтээн нэртэйгээр урьдтайгаар бид нэр Улаангон политехник коллеж, бизнес инкубатор төв, хувийн сургалтын байгууллагуудтай хамтарсан ийм иргэдэд үйлчлэх үзүүлэлгөөгээ сурчилж байна. Энэ өдрөлгөөр бид нэр ажилгүй иргэнийг бүртгэх, ажлын байрыг санд болгох, мөн хөдөлмөр эрхлэлт холбоотой хөдөлмөр эрхлэлт дэмжих төсөл хөтөлбөрүүдэд танилцуулах, мөн ажилдаа орлоготой Монгол хүн хөдөлмөрийн хүрээнд 40-оос дээш насны хөдөлмөр эрхлэлийг дэмжих арга хэмжээ, мөн хөдөлмөрт бэлтгэх арга хэмжээний танилцуулгын ард иргэдэд үзүүлж явах юм аа. Мөн энэтэй холбоотойгоор бас 5 сарын 27-нд бас бид нар ажил олгогчдыгаа Улаангон коллежтэйгээ бас уулзах чинь. Энэ дээр бас багш чуулганы огтод хэлцүүлгээ зохион байгуулад бас ажил олгогч руугаа хандсан үйлчлэгийг бас танилцуулж илүү явах юм байгаамаа энэ төр.
Иргэд хэр идэвхтэй оролцож байна. Өнөөдөр нээлттэй албаны өдөрлөгтөө гэдэг мэдээлэл иргэд ямар арга замаар яаж тараасан? Бид нар ерөнхийдөө бараг давхарцсантайгаар бараг 190-д албан газар хувь хүнлэл бол бид нар урилга тараасан. За телевизээр зараа явууллаа. Мөн энэтэй холбоотойгоор бид нартай хамтран ажилладаг одоо жишээ нь Архиман сургуулийн эсрэг ассоциацийн хүмүүстэйгээ ирээд манатагаар бас ажил зуршлах үйлчлэгээ бол энтрий авдаг. Энэ тал руу болохоор маш их хамрагдаж, маш их сонирхож байна. Урд нь бас их өргөн хүрээнд бас хөдөлмөрийн асуудал хариуцсан бие даасан хилцэж байж байгааг учраас одоо энэ тал руу чиглэж үйл ажиллагаа хүмүүс бол тодруулах асуудал маш их байна. Ер нь ажил хандхад энэ хилцэд хандмаар юм байна. Дэмжлэг авахд энэ хилцээр явмаар юм байна. Хөдөлмөр эрхлэхэд энэ хилцтэй уялдаж ажиллах хэрэгтэй байна гэдэг мэдээлэл илүү төлөв өгч байна. За баялаг хамттай бизнесийн удирдлагын хөдөлмөрийн хилцээс зохион байгуулж байна. Тэгэхээр энэ хөдөлмөрийн хүрээнд иргэд бол энд ирж энэ ажил байдлыг танилцж цаашид ажлын байраар хангах ийм танилцуулга авах хэрэгтэй. Дээр нь биднээс урд хийжсэн ажлынхаа хүрээнд шинээр ажлын байр байгуулсан компаниуд бол аж ахуйн нэгжүүдийн хүмүүс оролцож ажлын байрныхаа урилгыг гардуулж өгч байна. Ер нь цаашдаа энэ ажилдаа оролцсон Монгол хүн хөтөлбөрийн хүрээнд ажлын байрыг бий болгох үүднээс нэлээд олон хэсэгт салбарт бол ажлын байр бий болгох чиглэлээр ажиллаж байгаа. За энэний нэг эхлэл буюу өчигдөр гэтэл улаан сумын хэмжээнд 25 иргэнийг газар тариалан эрхлүүлж хөдөлмөрийн систем хамтраад газар тариалан эрхлэж байгаа иргэдэд газрыг нь хагалж өгөх мөн дээр нь тэр газар дээр тарих бензиний ногооны өрийг нь авч өгч байгаа. Тэгэхээр энэ 25 иргэн энэ зүүн өөрсдөө тэнд газар дээр ногоогоо ургуулад намар бол ургасан ногоогоо өөртөө 100% хурааж авна. Зүүн нь одоо 7 сард энэ иргэдэд бас амжиргааны баталгаажуулалт доогуур төвшөнд 200 мянган төгрөгийн цалин нэмж олгож хийж байгаа ажилд дэмжлэг үзүүлж ингэж ажиллаж байгаа. Энэ ийм маягаар цаашдаа бид ажлын байр бий болгож ажлын байран дээр ажилласан хүмүүсийг дэмжиж ажиллах чиглэлийг баримталж байгаа учраас энэ өдөрлөг бол илүү төлөвлөж өгнө гэдэгт итгэлтэй байна. Удирдлагын хүрээнд ажилгүй иргэдгийг бүртгэх, ажилгүй иргэдэд ажлын байр санал болгох, хөдөлмөр эрхлэгчийг дэмжих төсөл хөтөлбөрүүдэд танилцуулах зэрэг иргэдэд чухал ач холбогдолтой олон талт ажлыг зохион байгууллаа. Хөдөлмөрийн хилцээ яарамгийн өдөр болж байна. Энд хүрэлцэн ирсэн бүх ард түмэндээ өнөөдрийн халуун мэндийг хүргээд манад ажил орлоготой Монгол хөтөлбөрийн хүрээнд бол 8 хөтөлбөр хэрэгжиж байгаа. Энэ хөтөлбөрийн нэг маань хөтөлбөр бэлтгэх 40-с дээш насны хөтөлбөр гэсэн хоёр хөтөлбөр хэрэгжиж байгаа. Хоёр хөтөлбөрийн үйлчлэгэнд бол өчигдөр одоо манад 8 хүн нэрж үйлчлэгээ авсан байгаа. За би өөрийнхөө компанид хөтөлбөрийн хилцээ хандсанаар нэг өдрийн дотор 8 хүнийг ажлын байраар хангах тийм боломжтой болчлоо. Энэ 8 хүнд жолооч, цэцэгчин, жимсчин, агрономч гэсэн 5 төрлийн мэргэжлийн хүнийг команд ажиллуулахаар бэлэн болчиход байна. Би одоо энэ хөдөлмөрийн хилцээ бий болсноор бол маш хурдан хугацаанд ажилтаа болсон. Одоо ингээд ажлынхаа юуг үнэлэх гардаад авчлаа. Тэгээ мэргэжлээрээ олон жил ажиллахыг хүсэжсэн нь одоо яг тэр дагуу санджсэн ажилдаа орлоо. Ямар ажил? Би одоо энэ хөх үстэнгээ хувьцаат компани агрономчаар орсон. Тэгээ нэг хөдөлмөрийн хилцээ бий болсноор бол энэ ажилгүй иргэд буюу ажилгүй бидний 40-с дээш насны залуучууд хандж гэлэхэд бол энэ хөдөлмөрийн хилцээтэй хандаач. Энэ хөдөлмөрийн хилцээ бол биднийг одоо ажилдаа урлагтай байхад минь маш их тустай болж шүү гэдгийг сануулъя. За би одоо энэ хөдөлмөрийн хилцээ бий болж биднийд одоо ингээд маш хурдан шуурхай үйлчлээд одоо энэ хөхөөсгээд хувьцаат компанид аяллаар орсонд маш их баярсан дараалал илэрхийлж байна. За одоо энэ уламжлалт хөдөлмөрийн хэлэхэд бол одоо энэ хөдөлмөрийн хилцээр одоо үйлчлүүлж явах юм бол одоо аялал хэрэглэх хүмүүсийг бол энэ сэтээс аяллаа болгох юм байна өө. Маш хурдан шуурхай үйлчлэж явж юм байна. Одоо ингээд энэ хөдөлмөрийн хилцээ хамт олон би маш их баярлж байна. Түүнчлэн энэ сарын 27-нд ажил олгогчтой уулзалт зохион байгуулахаар төлөвлөж байгаа бөгөөд тус уулзалтаар ажил олгогчд руугаа хандсан ажлуудаар хэлэлцээр хийх юм байна. Мэдээллийн хөтөлбөртэй хамтдаа үзэгч та бүхэнд баярлалаа. Дараагийн мэдээг танилцуулъя. Монголын ноос ноолуурын бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн холбооноос манай аймагт ноос авах үйл ажиллагааг зохион байгуулах үүргийг Эрдэнэт хэвс компанид өргөцсөн бөгөөд тус үүргийн хүрээнд Эрдэнэт хэвс компаниас манай аймгийн хоршуулагчдын дунд сургалт зохион байгууллаа. Монголын ноос ноолуурын бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн холбооноос манай аймагт ноос авах үйл ажиллагааг зохион байгуулах үүргийг Эрдэнэт хэвс компанид өргөцсөн бөгөөд тус үүргийн хүрээнд Эрдэнэт хэвс компаниас манай аймгийн хоршуулагчдаар дамжуулан тус ажлыг зохион байгуулж байгаа юм а. За мөн өнөөдөр тус ажлын хүрээнд хоршуулагчдын төлөөллийн дунд сургалтыг зохион байгууллаа. За Эрдэнэт хэвс хувьцаат компаниас Увсан аймагт
түүхийд бэлтгэлийн системийг нийт Ус аймгийн хоршоодоор дамжуулан авах тийм бодлого хэрэгжүүлж байгаа юм. За энэ бодлогын хүрээнд бид нэр Ус аймгийн 19 сумд үйл ажиллагаа явуулж байгаа хоршоодын төлөөллийг цуглуулад энэ семинар зөвлөгөө өгöd байж байгаамаа. Тэгэхээр энэ жилийн хувьд болохоор Монголын ноос ноолорон бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн холбооноос Ус аймгийн ноос бэлтгэлийн ажлыг Ус аймагт зохион байгуулахаар Эрдэнэ твсийг томилсон юм аа. Тэгээ Эрдэнэ твс бол энд хоёр төлөөлөгчийг ажиллуулж байна. Нэг нь бол Эрдэнэ твсний Ус аймагт төлөөлөгч энэ Түнбаяр гэдэг хүн байна. Нөгөөх нь манай Сакура хэвсний дэлгүүрийн Сэрчмаа гэдэг ийм хоёр хүнээр зохион байгуулах юм аа. Тэгэхээр нийт Ус аймгийнхаа хоршоодод юу гэж хандаж зөвлөж байна вэ гэхээр манай энэ хоёр төлөөлөгчөөр дамжуулан ноос түүхийн идэ бэлтгэх ажиллагаагаа явуулаарэ гэж хэлэх байна. За ингээд бидний урилгыг хүлээж авч ирсэн хоршоологчдод бүгдэнд нь өндөр амжилт хүсье. Энэхүү сургалтанд манай аймгийн 19 сумаас хоршоолуудын төлөөлөл хамрагдсан олон чухал мэдээллийг авлаа. За манай аймагт Эрдэнэ твсний аль бие усны 2 гэрээт борлуулагч ажилладаг бөгөөд иргэд эдгээр гэрээт борлуулагчаар дамжуулан ноосоо өгөх бүрэн боломжтой болж байгаа юм аа. Би Ус аймгийн Эрдэнэ твсний Ус аймаг дэх гэрээт борлуулагч хэвснэ. Тэгээд ноос бэлтгэлээр одоо 2-3 жил ноос авч байгаа. Нодлон 190 тонн ноос авсан. Энэ жил бас одоо ноосоо бэлтгэнэ. Тэгээд Ус аймгийн хоршоологчид, хөдөлмөрчид Эрдэнэ твсд өргөнөөр ноосоо өгөөрэй. Урамшуулалд баталгаатай хамрагданаа гэж хэлж байна. Твс компани одоо сүүлийн 3 жил ноос одоо бэлтгэн нийлүүлж байгаа. Энэ жил энэ Ус аймгийнхаа хоршоодуудыг дамжуулаад тэрнээс хоршоодуудаа дамжуулаад ноос бэлтгэх зорилготой байгаа. Миний бодлоор бол энэ ЮНЕСКО-ийн үйлдвэрээр дэмжих хэрэгтэй байна гэж хэлэх гэж байна. Малчид тус гэрээт борлуулагч нар болоод хоршоолагч нараар дамжуулан малынхаа ноосоо өгснөөр үндэсний үйлдвэрлэлээ дэмжихээс гадна ноосны урамшуулалтад төвөггүй хамрагдах боломжтой гинэ. Дөрөвдүгээр цэцэрлэг нь энэ жил бэлтгэл бүлгийн 3 ангийн нийтдээ 80 гаруй сурагчдын 100 гаруй эцэг эхчүүдийн дунд хүүхдийн сургуульд бэлтгэхэн хэлэлцүүлгийг зохион байгууллаа. Тус хэлэлцүүлэгт эцэг эхчүүд болоод холбогдох албан тушаалтнууд ач холбогдол өгн оролцлоо. Дөрөвдүгээр цэцэрлэг нь энэ жилийн хувьд 3 бүлгийн 80 гаруй хүүхдийг сургуулийн өмнөх боловсролд бэлтгэн тайлангаа эцэг эхчүүдэд тавьж байна. За тайлангаараа дамжуулан эцэг эхчүүдийн дунд хэлэлцүүлэг зохион байгуулахаас гадна хүүхдийг сургуулийн өмнөх боловсролд бэлтгэх нь зөвхөн цэцэрлэг болоод багш сургууль хүмүүжүүлэгчдийн үүрэг биш эцэгийнхээ оролцоо чухал гэдгийг онцолж байлаа. За өнөөдөр тус цэцэрлэг дээр одоо хүүхдийг сургууль бэлтгэх асуудлын нэм хэлэлцүүлгээ бид нар явуулж байна. 2 жилийн өмнө анх удаа Ус аймагт бас эсгийхэд анхны дугаар чуулганыг хийж цэцэрлэгийн өмнө тулгымцсан асуудлыг шийдвэрлэж ирсэн бол өнөөдөр бид нар хүүхдийг эрхэм сургууль бэлтгэх тэгээд энэ хүрээнд одоо эцэг эхчүүд юуг анхаарах вэ гэж чиглэлээр 100 одоо эцэг эхчүүдийн хэлэлцүүлгийн ажлыг бас зохион байгуулж байна. Тэгэхээр манай одоо цэцэрлэгийн 6 бүлгээс 3 бүлэг нь одоо энэ бэлтгэл бүлэг буюу 5 настай хүүхдийг бид нар сургуульд одоо жилийн хугацаанд бэлтгээд тайлангаа тавьж байна. Энэ танхимд бид нар хүүхдүүдийнхээ бүтээлийн үзэсгэлэнгээс гаргасан. Нөгөө талаар хүүхдүүд маань бас урлагийнхаа тоглолтоор нэгт өдөөс эхлээд анги ангиараа бас тайлангаа тавина. Тэгэхээр энэ эцэг эхчүүд ерөнхийдөө бас хэд бас сургууль бэлтгэхэд анхаарал зүйлүүд байдаг л да. Тухайлбал ерөнхийдөө эцэг эхчүүд хүүхдүүдийнхээ одоо хичээлийн хэрэглийг бэлтгэх гэдэг ч юм уу. Өгөө бол одоо тоолоод хэдэн одоо зурлаг зурх гिचмэчлэн одоо хүүхдүүдийг сургууль бэлтгэжлээ гэж ингэж үздэг. Гэтэл одоо бидний одоо үзэж байгаагаар болохоор бас нэлээд цогцоод ийм ойлголт байдаг. Өөрөөр хэлбэл хүүхдүүд нэгдүгээрт нь бие биедрийн үед бас эрүүл чирэг бие биедрийн хөгжлийг одоо хангацсан байх хэвээр. Нөгөө талаар хүүхдийн бас оюун ухаан танин мэдгүй хөгжил нь бас хэр төвшөнд байгааг бид нар бас үнэлж дүгнэх хэвээр. Нөгөө талд нь нийгэмшгүй сэтгэл зүйн хөгжил нь өөрөөр хэлбэл одоо хүүхдүүд маань хэр зэрэг харилцаанд орж байна. Бусдаа яаж харилцах вэ? Яаж одоо сургуульд ороод сурцах вэ гэсэн одоо ийм үзүүлэлт бас хангах хэвээр. Дөрөвдүгээрт нь хүүхдийн сурах хандлага. Өөрөөр хэлбэл суралцах арга барилыг хүүхдүүд авч чадчихгүй гэдгийг энэ наснда бас авах хэвээр маа. Тэгэхээр насанд хүрсэн хүний одоо хөгжил төлөвшлийг 100% гэж үзвэл бас 70% нь энэ сургуулийн өмнө наснд
дээр бүрэлдэн тогтдог байгаа. Тэгэхээр энэ хүрээнд одоо хийсэн ажлуудаа бид нэг талаар эцэг их тавьж байна. Нөгөө талаар болохоор хүүхдэд одоо сургууль бэлтгэсэн байдлыг үнэлэх шалгуур үзүүлэлтүүдийг бас эцэг эхчүүдэд зөвлөмж байдлаар хөргүүлээд байна. Тэгэхээр эцэг эхчүүд маань энэ бүхнээс бас дүгнэлт хийгээд энэ зам бас баггүй одоо 3 сарын хугацаа байна. Бас аль чигтийн одоо миний хүүхдүүдээр хоцрогдол гарч байна. Энэ чиглэлээ бас энэ шалгуур үзүүлэлтээр үнэлж дүгнээд цаашаа хөгжүүлэх боломжтойгоор энэ одоо удаагийн хэлцүүлэг нь бол ач холбогдол уршиж байгаамаа. Сургуулийн өмнөх боловсролд хүүхдийг бэлтгэхэд хүүхэд эрүүл бие бэлдартай байх, оюун ухааны хөгжил сайтай, сэтгэл зүйн хөгжил төлөвшилсэн, суралцах хандлага зөв төлөвшсөн байх ёстой зэрэг олон үзүүлэлт байдаг бөгөөд энэ бүхнийг эцэг эхчүүд дутуу ойлгодог учраас энэ бүхнийг ойлгуулах, харилцан сан солилцох зэрэг үйл ажиллагаанууд тус хэлэлцээрийн хүрээнд хийгдлээ. За өнөөдөр 4-р цэцэрлэгийн нийт сургууль төгсөж байгаа бэлтгэл ангийн одоо 5 настай хүүхдийн эцэг эхчүүдийн хүрээнд хүүхдийг яаж сургуульд бэлтгэх вэ гэсэн ийм асуудлыг дэвшүүлэн хэлэлцүүлэг зохион байгуулж байна. Энэ хэлэлцүүлэг одоо энэ цэцэрлэгийн хувьд бол 2 дахь удаага зохион байгуулагдаж байгаа. Өмнө 2 жилийн өмнө бас эцгийн цогтуулан эцгийн чуулганы зохион байгуулж байсан. За өнөөдөр 5 настай хүүхдийн эцгийн хүрээнд сургууль бэлтгэсэн асуудлыг хөндөж тавьж байгаа асуудал бол нэлээд одоо чухал байр суурь эзэлж байгаа ийм хэлэлцүүлэг болж байна гэж миний хувьд бодож байна. Яагаад гэвэл одоо энэ хүүхдүүд маань сургуульд элсэн суралцахын насны хүүхдүүд байгаа. Тэгэхээр сургуульд элсэн суралцах анхан шатны бэлтгэлийг сургуульд бэлтгэх энэ үйл ажиллагаа цэцэрлэгүүд одоо гардан зохион байгуулж байгаа. Тэгэхээр хүүхдийг яг сургуульд бэлтгэхдээ ямар чиглэлээр бэлтгэх вэ? Хүүхдийн оюун ухааны хувьд, бие элдрийн хувьд тийм ээ одоо хүмүүжил төлөвшлийн хувьд яаж сургуульд одоо бичиж сурах вэ гэдэг анхан шатныхын тэр суур мэдлэг чадварыг эзэмшүүлэх ёстой ийм ажлыг цэцэрлэгүүд маань хийдэг байж байгаа. Харин сургуульд ороод одоо унших чадвартай, бичих чадвартай ийм бодох хөгжил бэлтгэлүүдийг хийдгээрээ манай цэцэрлэгүүд онцлогтой байгаа. Зүгээр эцэг эхчүүдийн хувьд бол нэг ийм ойлголт байдаг л да. Ер нь манай хүүхдүүд цэцэрлэгээс уншиж сурсан байх ёстой, бичиж сурсан байх ёстой гэсэн ийм шаардлагыг тавьдаг. Гэтэл манай багш нар одоо сургуулийн өмнөх боловсролын стандартанд бол ийм асуудал бол байхгүй л дээ. Ер нь хүүхдүүдийг унших, бичих бэлтгэлтэй болгох тэр чадварыг анх шатны чадваруудыг эзэмшүүлэх ийм л онцлогтой ийм бэлтгэлүүдийг хийдэг. За 5 настай хүүхдийн хувьд бол 2 дахь жилдээ одоо хэрэгжиж байгаа сургуулийн өмнөх боловсролын стандартыг 2 дахь жилдээ одоо хичээлийн жилд хэрэгжүүлээд ингээд явж байгаа. За мөн бэлтгэл ангийн хүүхдийн одоо сургалтын хөтөлбөрийг бас боловсрол зочин тухааны яамнаас одоо баталж гаргасан байж байгаа. Энэ хөтөлбөр энэ стандартын дагуу одоо энэ үйл ажиллагаа цэцэрлэгүүд маань зохион байгуулад явж байгаамаа. За түүнээс гадна энэ шинээр батлагдсан стандарт бол одоо зөвхөн цэцэрлэгийн багш нар одоо сургуулийн өмнөх боловсролын үйл ажиллагааг эрхэлдэг байгууллагад зориулж гаргаагүй. Хүүхдийн төлөө үйл ажиллагаа явуулдаг, хүүхдийн хөгжилд одоо зохион байгуулдаг тэр бүх хүмүүс зориулж гаргасан. Ялангуяа эцэг эхчүүд энийг зориулж гаргасан. Насанд хүрэгчид одоо хүүхдийг хөгжихэд тийм ээ төлөвшөлт нь ямар дэмжлэгийг үзүүлж явах гэдэг чиглэлээр гарсан ийм стандартыг одоо 2 дахь жилдээ хэрэгжүүлээд ингээд явж байгаамаа. Тэгээд энэ удаагийн энэ хэлэлцүүлгийг 4-р цэцэрлэг маань санаачлан зохион байгуулад үндсэндээ энэ хичээлийн жил 4-р цэцэрлэг 3 бүлгээр бэлтгэл ангийн хүүхдүүдийг 80 гаруй хүүхдүүдийг авч сургууль бэлтгэх үйл ажиллагаанд хамруулсан байж байгаа. Тэгээд өнөөдөр энд бас 100 гаруй ийм эцэг эхчүүдийг хамруулсан хэлэлцүүлгийг амжилттай ингээд зохион байгуулаад явж байгаад бас боловсрол соёлын газрын зүгээс талархаж байгаагаа илэрхийлж байна. За энд бол одоо сургуулийн өмнөх боловсрол бэлтгэх буюу 90 хүүхдийг хөгжүүлж төлөвшүүлэх ажлыг зөвхөн мэргэжлийн байгууллага юм уу одоо мэргэжлийн байгууллагад байгаа багш ажилтнууд одоо үүрэг хариуцлагын одоо үүрүүлээд орхидог энэ тохиолдлууд бас байдаг л да. Тэгэхээр 90 хүүхдийг хөгжүүлж төлөвшүүлэх тийм ээ зөвхөн сургууль бэлтгэх гэхгүйгээр ер нь бага насны хүүхдийг хөгжүүлж төлөвшүүлэх үйл ажиллагаа бол эцэг эх сургууль цэцэрлэгийн хамтын ажиллагааны үр дүнд одоо амжилт олох ийм боломжтой байдаг. Тэгэхээр эцэг эхчүүд бас үүрэг хариуцлага ойлгох хэрэгтэй. Одоо энэ хугацаанд бол үндсэндээ бүхэл бүтэн хичээлийн жилд одоо хүүхдүүд хамрагдаад юуг сурах, юуг мэдв гэдэг одоо эцэг эхчүүд бас дүгнэж зэгнээд цаашаа одоо яг сургуульд ороход танай хүүхд бол ийм хэмжээний чадвартай, ийм хэмжээний одоо хүмүүжил төлөвшөлттэй байдгаа гэдэг одоо дүгнээд цаашаа яг сургуульд ороход дахин ямар хэмжээний бэлтгэлтэй байх вэ гэдэг одоо харилцан хэлэлцэж ингэж явж байгаагаар энэ бас онцлог ийм үр дүнтэй ажил болж байна. Иймээс эцэг эхчүүд хүүхдийнхээ боловсрал тэр дундаа сургуулийн өмнөх боловсрал эзэмших насанд нь анхаарал хандуулж цэцэрлэгийн багш нартай уялдаа холбоотой ажиллах нь чухал гэдгийг онцоллоо. Хүүхдийн сургууль бэлтгэх асуудал хэлцүүлэх 100 эцэг оролцсон хэлцүүлэлд оролцож байгаа дэх баяртай байна. Ингээд цэцэрлэгийн насны хүүхд сургуульд ороход бэлтгэх ямар ч хэмжээнд бэлтгэцээ ямар ч юу сурсан
хичээл сургууль ороход бэлэн босдно үгүй юу гэдэг тухаасаа бид өнөөдөр хүүхдүүдээ оюун сэтгэхгүй яаж сэтгэл төгссөн байдгийг бид өнөөдөр энэ чуулганд оролцсноор мэдж авч байна бид нар. Одоо үзэгч та бүхэн хэсэг хугацааны дараагаар мэдээллийн хөтөлбөр үргэлжлэлийг хүлээн авч үзнэ үү?